олон үсгчийн регрессийн загвар бусад асуудлууд гэсэн юм ярьж байгаа шүү дээ. Тэгэхээр бид нар бол үндсэн асуудлуудаа яриад дууссан. За одоо бид нэр ингээд үлдсэн ярих хэвээр юм уу гэдэг хам чимээд ярьж байгаа гэсэн. Тэгэхээр бид нар өнөөдөр бол 2 дугаар хэсэгтэрээ байна. 6 дугаар бол ихний хэсгийг бас өмнө талаас гарсан байна тийм. За олон үсгчийн регрессийн загвармаар энэ байна. За эерэг үсгчийг бид нар олон X үсгчээр тайлбарлаж байгаа. За бид нар каш хэрэг үсгч байна тийм. За тэгэхээр энэ бета параметруудыг нь тайлбарлах юм бол бета 0 нь бол мэдээж x1-ээс x k-нууд нь бүгдээрээ тэг утга авцсан. За тэгэхээр алдааны хэсэгт болохоор бас тэг утга авцсан байх үед y-ийн хүлээгдэж байгаа утгыг хэлж байгаа шүү дээ тийм ээ. Өчигд хүлээл x-үүдийн утга өгөгдсөн байгаа тохиолдолд дээрээ тэг y-ийн хүлээгдэж байгаа утга нь дээрээ бета. За бета нэг чинь ямар тайлбартай вэ? Одоо энэ алтын коэффициент бета нэг байна. За тэгэхээр бусад хүчин зүйлсүүд x2-аас x-k-нууд нь тогтмол гэж үзэж байгаа. Бид нэр x1-ийг 1-1-жээр нэмэхэд y-т үзүүлж байгаа нөлөөг бид нэр бета 1 гэж хэлээд байгаа шүү дээ. Тэгэхээр бид нэр бусад бүх хүчин зүйлсүүдийн утга өөрчлөгдөхгүй гэж үзэж байгаа гэсэн. Тэгэхээр одоо та нарыг y-ийг би хүмүүсийн цалин гэдээ үзэх юм бол за x1 гэдэг нь боловсролын жил за x2-ын туршлага гэдээ үзэх юм бол бид нэр хүмүүсүүдээр мэдээллийн цуглуулна. За 100 хүнээс мэдээллийн цуглуулна. За x1 нь боловсролын жил гэхээр бид нэр 100 боловсролын жилүүд гарч ирнэ шүү дээ. Зарим хүмүүсүүд нь болохоор 2 жил бага боловсралтай, бүрэн бус бага боловсралтай, зарим хүмүүсүүдийн хувьд болохоор 16 жил гэх мэт шүү дээ. За x2-ын бид нэр утгыг нь тогтмол байлгана гэж байгаа байхгүй. За тэгэхээр чинь бид нар болохоор туршлагууд нь болохоор 10 жилийн туршлагатай бүх хүмүүсүүдийг авч үзэх юм байна шүү дээ. x2-ыг өөрчлөгдөхгүй гэж үзэж байгаа ч тийм. За тэгэхээр x2 нь зөвхөн 10 жил байхад боловсролын жил нэгээр ахихад цалинд ямар үзүүлэх вэ гэдгийг бид нар болохоор бета нэгээр хэмжиж байна гэсэн. Тэгэхээр бид нар x2-ыг энэ загварт оруулдгийн нэг шалтгаан нь болохоор бид нар x1-ийг өөрчлөхдөө x2-ийн утгыг тогтмол барьж чадж байгаа тохиолдолд одоо юу гэдгийг энэ эрүүл ухаанаар бодоход ямар нэгэн онлоос бодоход x1-ийн утгыг бид нэр өөрчлөхөд 1-1-жээр өөрчлөхөд x2-ийн утга тогтмол байж болж байгаа тохиолдолд бид нэр x2-ыг загвартаа оруулах нь шүү дээ. Тэгэхээр нэгийг нь тогтмол барьж байгаад нөгөөтгийг нь хөдөлгөж болдгоо тийм хоёр хөвсгчийн хувьд болохоор зөвхөн нэгийг нь оруулах хэрэгтэй байна шүү дээ. Тэ? За одоо жишээлбэл бид нэр ингээд y-ийг нь одоо жишээл бид нэр ингээд одоо сумуудаар зам тээврийн осол гэж үзье л да. Сумуудаар ихэд аймагуудаар гэж тийм ээ. Аймагуудаар зам тээврийн осол. За бид нар тэгээд x1 гэдэг хөвсгчээр за бид нэр одоогоо орон нутгийн татвар дээр бид нэр за согтууруулах ундааны татвар одоо байгаа гэж бодъё тийм үү. За тэгэхээр аймагуд болохоор согтууруулах ундааныхаа татврыг өөрсдөө тогтоодог гэж бодъё. Тогтоодог тийм. За тэгэхээр бидний гол зорилго болохоор согтууруулах ундааны татвар өндөр болгох юм бол энэ зам тээврийн осолд ер нь ямар нөлөө үзүүлж байна гэдгийг сонирхож байгаа гэж байна. Тийм. За тэгээ би x2-ыг болохоор одоо нэг хүнд ногдуулах согтууруулах ундааны хэрэглээ гэж үзчих. Тийм. За тэгэхээр бид нэр одоо тухайн одоо аймгийн нэг хүнд ногдох согтууруулах ундааны хэрэглээ авах нь шүү дээ. Тийм. Тэгэхээр бид нэр болохоор ингэж татвар согтууруулах ундааны татвар нэг хүн ногдуулах хэрэглээ хоёрыг хоёулыг нь оруулчихад согтууруулах ундааны хэмжээ өндөр татврын хэмжээ өндөр байх юм бол тий энэ одоо нэг хүн ногдох согтууруулах ундааны хэрэглээний хэмжээ өөрчлөгдөхгүй байна гэдэг чинь болохоор жоо хэцүү болчихж штэ. Тэгэхээр их хэрэглээ өгдөг аймагуудад татврын хэмжээ болохоор хэрэглээнээс хамаарат өндөр байх хэрэгтэй байгаа юм шүү дээ тий. Тэгэхээр бид нэр x2-ыг нь тогтмол байлгаж агаад x1-ийг өсгөнө гэж болоод байхгүй болчихж штэ. Тэгэхээр бид нар болохоор энэ нэг хүн ногдох согтууруулах ундааны хэрэглээний хэмжээг болохоор регрессийн загварт оруулахгүй байх нь шүү дээ. Тэ?
зүгээр татврын орлогуудаа бид нэр оруулна. За тэгээ бид нэр автоеврийн ослын хэмжээг бас эвэрх өсөж байна. За тэгэхээр бидний өнөөдрийн ярих зүйлийн үндсэндээ ийм талаар энэ эдгээр асуудлуудын тухай байна. За гурван үндсэн асуудлын тухай ярина. За нэг нь болохоор бидний загварын таарлтыг хэмжих гэсэн юм байна. За тэгэхээр бид нэр ихлээр энэ англи дээр болохоор adjusted arc quadrat гэж ярьж байгаа. За энийг нь болохоор тохируулсан arc quadrat гэж хэлээд уул нэг зүгээр юм шиг байна. За бид нэр яагаад энийг тохируулсан arc quadrat гэж ярих нь зүйтэй вэ? Зарим хүмүүс болохоор энийг засварсан arc quadrat гэж ярьдаг. За зарим тохиолдолд би өмнө ч гэсэн зүгээр самсгүйгээр хэлээ гэсэн байж байна. Тэгэхээр adjusted arc quadrat-ыг бид нэр тохируулсан arc quadrat гэж ярих хэрэгтэй. За энэ маань юу юм бэ? Бид нар болохоор тохируулаагүй зүгээр arc quadrat-ийн тухай бол ярьсан шүү дээ, тийм ээ. Тэгээд ээгэр хөвсгчийн хувьсалтын маань одоо бид нэр автоеврийн ослог хэм бол аймагуудаар гэж бол бүгд аймагуудаар адилхан байхгүй шүү дээ, тийм. Тэр аймагаас аймаг ондоо хөвсөлт. Тэр хувьсалтыг бид нэр тайлбарлах загвар гаргаж тавьж байгаа. Тэгвэл манай тэр ээгэр хөвсгчийн хувьсалтыг хэдэн хувийг нь манай загварын X хувьсгчууд тайлбарлаж байна вэ гэдгийг бид нэр arc quadrat гэж хэлнэ гэсэн тийм. За тэгэхээр бид нар одоо бол энэний ондооны төрөг нь болох юм. Тохируулсан arc quadrat тухай. За тэгэхээр бид нар хоёр дахь ярих зүйл маань болохоор бидний дөнгөж сая ярьсан зүйл. Ямар хувьсгчийг бид нэр регресстэй оруулах ёстой вэ? Тэгэхээр бид нар ямар нэг хувьсгчийг X хувьсгчийн үзүүлэх нөлөөг сонирхож байгаа болов нэг X-ийг тогтмол байлгаж байгаад нөгөөг нь өөрчилж болдог team X-үүдийг загварт оруулна. Тэгэхээр бид нар бол энэ зарчмын тухай дөнгөж дурдаад өнгөрлөө тийм. За дараа нь болохоор ийм жоохон нэр томьёоны хувьд энэ давхцсан нэг зүйл. Тэгэхээр бид нар таамаг гэдгийг нь болохоор бид нар hypothesis гэдэг зүйлийг болгоод бас нэрлсэн шүү дээ. Бид нар таамаг дэвшүүлээд тэг таамаг дэвшүүлээд эсрэг таамаглалын хувьд одоо шалгаж ирсэн тийм. За одоо бол энэ таамаглал гэдэг нь болохоор prediction гэсэн юм байна. Prediction. Тэгэхээр бид нэр одоо 75 м квадрат талбайтай уран өрөөтэй байшингийн үн зарагдах нь хэд байх вэ? Тэгэхээр бид нар болохоор регрессийн загвараа маш олон байшингуудын мэдээлэлээр регресс бодцоод за тэгэл тэр регрессийн загвараа ашиглаад үндсэн параметруудыг ашиглаад метр квадратын өмнөх бета коэффициентийг за өрөөний тооныг өмнөх бета коэффициентуудаар нь үржүүлээд нөгөө x-үүдийн тоо оруулаад за тэгээд бид нар тэр y-ийн утгыг олж авах юм бол түүнийг бид нэр prediction гэж ярьдаг. Тэгэхээр би болохоор бас таамаглал гэж нэрлэлсэн байна те. За бид нэр энэ таамаглал гээд за таамаглал хийчээд за энэ маань болохоор бодит байдлаас одоо зөрж байна. Тэгэхээр бид нэр бол таамаг бол үргэлж алдаатай байж болно тийм. За тэгэхээр энэ хоёрын ялгааг нь таамаглал бодит байдлын ялгааг нь зөрүүг нь болохоор бид үлдэгдэл гэж ярьж байгаа. Тэгэхээр үлдэгдлийн шинжилгээ бол маш чухал зүйл. Регрессийн шинжилгээ. Ялангуяа одоо борлуулалтын орлоготой холбоотой за зах зээлийн судалгаа зүйлүүд болохоор үлдэгдлийн шинжилгээ бол маш чухал. За ялангуяа та нар одоо жишээлбэл хямдхан хувьцаа харж байгаа, хямдхан хөрөнгө харж байгаа тухайд бол илрүүлж олох сонирхолтой байгаа тохиол үлдэгдлийн шинжилгээ бол маш чухал техник. За бид нар энэ arc quadrat-аа эхлээд цаана тийм. Arc quadrat-ыг бид нар бол өмнө ялаад ярьж ирсэн. За гэхдээ болохоор бид нар arc quadrat бол заавал ийм өндөр байх хэрэгтэй гэж бол зэж яриад тийм. Тэр arc quadrat одоо шийдэл 10% байх юм бол энэ бол заавал муу регресс гэсэн үг биш. Тэгэхээр оюутнууд за зарим хүмүүс болохоор arc quadrat-ыг бол их хараад байдаг. Тэгэхээр бидний зорилго нь болохоор анхнаасаа энэ arc quadrat бол заавал тийм өндөр байх хэрэггүй гэдгийг бол ойлгуулах гэдэг. Тэгэхээр бид нэр arc quadrat-ийн хойноос үздэг юм бол ерөнхийдөө маш буруу загвартай бол болчих магадгүй байдаг. За ялангуяа бид нэр ийм хугацаанд цуваа ашиглаж байгаа тохиолдолд одоо бид нэр бол ихэнхдээ бол зэрэгцүүлсэн тоо мэдээлэл cross section ашиглаад байгаа шүү дээ, тийм. Тэгэхээр бид нэр хугацаа нэг үед бид нэр n хүнээс 100 хүнээс төврийг нь аваад за цалин тэр 100 хүмүүсийн энэ цалинд боловсролын жилийн за туршлага нь ямар нөлөөтэй вэ гэдгийг үзүүлж байгаа.
Тэгэхээр хэрвээ бид нэр хугацаанд цуг ашиглаад эхлэх юм бол одоо бид нэр Монгол улсын инфляц 1996 оноос 2016 оны тоо мэдээлэл ингээд сараараа байх юм бол энэ инфляц юунаас хамаарж ийнэ гэдэг одоо бид нэр дотоодын нийлдээгдэхүү мөнгөний нийлүүлэлтээр игрээс бодох юм бол ийм хугацаанд цугаан загваруудын хувьд R квадрат нь маш өндөр гарчдаг. За ялангуяа бол буруу төрлийн загвараа буруу тавиад үнэлэх юм бол R квадрат нь маш өндөр гарчдаг. Тэгэхээр бид нэр буруу тавигдсан загварыг R квадрат нь бас өндөр байдаг байх нь шүү дээ. Тэгэхээр бид нэр R квадратыг R квадратын хойноос ихэд нөөцлөх юм бол бид нэр алдаан дав гэсэн. За бид нар нөгөө сонгодог шугамн загварын нөгөө 6 нөхцлөө санах юм бол Gauss-Markovын 5 дээр нэмээд 6 дахь нормал нөхцөлийг харах юм бол тэр нөхцлүүдээр болохоор аль нь ч R квадратын тухай дурдахгүй байгаа шүү дээ. Тэгэхээр бидний эхний 4 нөхцөл болохоор манай ингийн хамгийн бага квадратын R-ын үнэлэгч болохоор бета мал болохоор ажилтгүй гэдгийг баталгахад ашиглагдаж байгаа. Аль нь ч R квадратын тухай дурдаагүй. За 4 дахь нөхцөл 5 дахь нөхцөл нь одоо бидний нөгөө homoscedal нөхцөл байна. R квадратын тухай огт дурдаагүй. 6 дахь нөхцөл одоо бидний нөхцөл харахалт маань алдааны хэсгийн нормал байна гэсэн нөхцөл маань болохоор бас R квадратын тухай юу ч дурдаагүй тийм. Тэгэхээр R квадрат заавал тийм юм байна гэсэн бол бид шаард болохоор ерөөсөө байхгүй. Тэгэхээр өмнө ярьснаар R квадрат нь ердөө E гэж хөвсөж байх юм бол E гэдэг чинь тогтмол биш юм хөвсөж байгаа хөвсөж. Тэр хөвсөлтийн маань болохоор хэдэн хувийг нь манай загварын X-үүд тайлбарлаж байгааг л харуулж байгаа тийм. Тэгэхээр бид нэр хэрвээ босод одоо юу гэдгийг сонгодог шугам эргээсийн загварын нөхцлүүд нь биелсэн байгаа тохиолдолд R квадрат бага байна гэж санаа зовоод хэрэг байхгүй байна шүү дээ тийм. За бидний нөгөө 4 дахь нөхцөл бол хамгийн чухал нөхцөл гэж яриад байгаа тийм. 4 дахь нөхцөл за болон бидний загвар болохоор шугамн за самсгүүр төвлөгцөн төгс малтаг калинараатай байхгүй гэсэн өмнөх 3 нөхцөлөөр нийлүүлээд бид нэр энэ хамгийн бага квадратын арга нь болохоор ажилтгүй нэг юм. За тэгэхээр энэ ажилтгүй байдал болохоор R квадратын дургуй утга хүчтэй. R квадратын 5% байхад ч гэсэн 95% байхад ч гэсэн манай ажилтгүй байдал бол хадгалагдана тийм. За гэхдээ болохоор бид нэр юу мэдэх вэ гэдгээр R квадрат их өндөр байна гэдэг нь болохоор бидний X-үүдээс Y-үүдийг X хувьсгчууд Y-ийг тайлбарлаж байгаа. За манай алдааны хэсэг гэдэг юу гэдэг хэсэг байгаа тийм. Тэгвэл тэр юу гэдэг алдааны хэсгийн хувьсгалт нь болохоор нэлээд өндөр байна л гэсэн үг болж таарна шүү дээ. Бид нэр одоо X-ийг нь бид нэр 5% гэх юм бол манай U-нууд болохоор Y-ийн хувьсгалтын 95%-ийг тайлбарлаж байна гэсэн үг болж таарж шүү дээ. За тэгэхээр Y-ийн вариац нь Y-ийн вариацыг болон бид нэг бол зорилго бол X-ийн вариацуудаар тайлбарлах зорилготой. За тэгэхээр бид R квадрат бага байна гэдэг бол алдааны хэсгийн вариац их байна гэсэн. За алдааны хэсгийн вариац их байхаар ямар сөрөг үр дагавар гардаг вэ? Тэрийг санаж байна. Алдааны вариац өндөр гарчих юм бол юунд сөргөөр нөлөөлдөг вэ? Манай налалтын коэффициентуудын вариац нөлөөлдөг шүү дээ. Манай налалтын коэффициентууд. Тэгэхээр налалтын коэффициентуудын вариац өндөр гарч ийна гэдэг бол нөгөө бета 1-ээс бета k-гийн хувьд те өндөр гарч ийна гэдэг бол бид нар ямар нэгэн таамаг л дэвшүүлээд одоо тэр бета 1-ийн дигтэй тэнцүү гэдэг чинь таамаг л дэвшүүлээд шалгах гэхээр тодорхой бус байдалд орж шүү дээ. Бид нэр ямар ч таамаглыг няцааж чадахгүй болчихдог шүү дээ. Тэгэхээр ямар ч тэнэг таамаг л дэвшүүлсэн манай бета коэффициент нарийчл муутай үнэлэгдсэн болвол тэр параметрийн талаар бид нэр таамаг л дэвшүүлээд няцаах боломж байна. Тэгэхээр бид санаж байгаа бол бета k гэдэг коэффициентийн вариац нь юутай тэнцүү байдаг вүлээ? Алдааны вариац гэдэг шүү дээ. Хүртүрт нь сигма квадрат гэж байгаа. Хуваарьт нь болохоор юу байдаг вүлээ? TSS байдаг шүү дээ. К-дугаар хувьсгчийн нийт квадратуудын нийлбэр TSS K-дугаар үү те X K гэж хувьсгч явах юм бол
дунджаас хазаалтаас нь квадрат аваад нэмчихсэн. Тэрийг үржих нь юу байдаг вүлээ? Нэгээс хасах нь rk квадрат байдаг шүү дээ. Тэгэхээр rk квадрат гэдэг нь болохоор тэр кадгаар өсгчийг бусад x-үүдээс нь хамааруулж эргээс бодоод r квадратыг нь халдаг шүү дээ, тийм. Тэгэхээр бид нар хүртүр дээр нь алдааны вариац байгаа юм чинь. Тийм. Алдааны вариац өндөр байх тусам манай бетагийн вариац бол өндөр ах юм шүү дээ. Тийм. Тэгэхээр бол тэр муу биш. За тэгэхээр алдааны вариац өндөр байх юм бол манай бета жигүүд нарийнч юм байна. За гэхдээ болохоор алдааны вариацыг багасгах өөр нэг хэдийгээр бид нэр r квадрат багтаа байсан ч гэсэн наривчлаа нэмэгдүүлэх нэг боломж нь болохоор төвийнхээ хэмжээг нэмэгдүүлчих байсан шүү дээ. Яагаад гэх юм бол алдааны вариац нь юу вэ? Их олон лог дээр тогтмол бай. Сигма квадрат гэж зүйл хуваахан тэр чинь болохоор юу байдаг вүлээ? TSS нөгөө x-ийн квадратууд байгаа шүү дээ. Тэгэхээр квадратуудын нийлбэр бол үргэлж буурахгүйгээр нэмэгддэг учраас бид нөгөө x-үүдийнхаа төвөрийнхээ хэмжээг нэмэгдүүлэх тусам хуваарчин болоод том болоод байдаг гэж ярьсан шүү дээ. Тогтмол тоог сигма квадратыг их олонгийн вариацаа бид өндөр тоонд TSS-үүд хуваагаад байна гэдэг бол бидний алдааны вариац налтын коэффициентийн вариац багасаад байна гэсэн үг. За тэгэхээр хэрэг юу байгаа бол r квадрат бага байгаа бол та нар бид нар хоёр асуулт гисэн. Тэгэхээр эхний асуулт болохоор бид нэр регрессийн загвараасаа маш чухал хөвсгчийг орхигдуулсан байна. Ийг хөвсгчийг тайлбарладаг, тийм x хөвсгчийг бид нэр орхигдуулсан байна уу? Тэгэхээр бид нар энэ дээр болохоор цалингийн жишээн дээр болохоор ур чадварын тухай ярьж байсан шүү дээ, тийм. Тэгэхээр бид нар ур чадварыг хөвчлээ орхигдуулцдаг. Яагаад гэх юм бол ур чадварын талаар тоо мэдээлэл цуглуулах бэрх байдаг. Одоо бид нэр хүмүүсийн ур чадварыг хэмжихэд хэцүү. Хүмүүсээс санал асуугаад асуучод бол тоо олж чадах боломж байхгүй. Харьцуул хоорондоо хүмүүсийн хооронд харьцуул боломжтой тоо хэмжигдэх нь болохоор хэцүү. За тэгэхээр бид нэр тэр ямар нэгэн хувьсгч орхигдуулсан байлаа гэж бодох юм бол дараах нь асуулт бол тэр орхигдуулсан хувьсгч орхигдуулаагүй регрессийн загваруудаа оруулчихсан x-үүдтэй корреляцтай юу гэдгийг асуух гэсэн. Тийм. Тэгэхээр бид нэр хэрвээ одоо боловсролын жил ур чадвар боловсролын жилийг бид регрессийн загвартаа оруулсан цалингийнхаа эргээс ур чадварыг нь оруулаагүй байх юм бол тэгэхээр ур чадвар чинь боловсролын жилд нөлөөлдөг байх юм бол бид нэр энэ хоёр дахь асуулт бол үгүй тийм гэж хариулах нь шүү дээ, тийм. Корреляцтай гэж байна, тийм. За хэрвээ бид нэр үгүй гэд хоёуланд нь хариулчих юм бол за нэг бодвол бид нэр орхигдуулаагүй. За эсвэл одоо бид нэр орхигдуулсан ч гэсэн тэр маань оруулсан x-үүдтэй корреляцгүй гэх юм бол бид нэр ямар ч санаа зовох юм байхгүй. Бидний бетанууд болохоор наривчил сайтай үйлдэж байгаа. Тэгэхээр r квадрат бага байсан ямар ч хамаагүй байх юм шүү дээ. За бид нэр тэгээд зөвхөн x эргээстэй оруулсан x-үүдийг ийрт үзүүлж байгаа нөлөөг сонирхож байгаа. Бид нь болохоор тэр нөлөөг нь болохоор наривчил сайтаар тогтоож чаднаа. Эдгээр r квадрат бага гэж хэлсэн. За бид нэр өмнө нь болохоор бас юу гэж харсан бэ гэдгээр r квадратууд үргэлж нэмэгддэг гэж ярьж байсан тийм. Тэгэхээр бид нэр регрессийн загварт x хөвсгч нэмхийн хэрэг r квадрат бол болохоор үргэлж өсдөг. R квадрат чи юу вэ? Хамгийн санаж байгаа юм байна. За тэгвэл юугаар нь хэлэх юм байна вэ? SS тэгэхээр нэгээс хасах нь байдаг шүү дээ. Нэгээс хасах нь квадрат үлдэгдлүүдийн нийлбэрийг хуваах нь нийт квадратуудын нийлбэр байдаг шүү дээ. За тэгэхээр бид нэр загвартаа x хувьсгчид нэмхийн хэлбэрээр нөгөө үлдэгдлийн хэсэг чинь бол улам бүр багасаад байгаа шүү дээ. Тэ? Үлдэгдлийн хэсэг багасаад байгаа. Тэгэхээр квадрат үлдэгдлүүдийн нийлбэр улам бол бага бол байна. Тэгэхээр манай нийт квадратуудын нийлбэр чинь y-ийн квадратуудын нийлбэр шүү дээ. Тэгэхээр тэр маань тогтмол байна. Тэгэхээр бид нэр x хувьсгч нэмхийн хэрэг
сүүлийн хэсэг чинь болохоор бага болоод байна шүү дээ, тий. Квадрат үлдэгдлүүдийн нийлбэрийг хуваах нь нийт квадратуудын нийлбэр чинь улам бүр багасаад байна гэсэн. Тэгэхээр нэгээс хэсэг нь багтаа улам бүр багтаа болоод байна гэдэг бол r квадрат өсөөд байна гэсэн үг шүү дээ, тий. Тэгэхээр бид нар x хувьсгчүүд загвартаа оруулахын хэрээр болохоор r квадрат өсөлтөө гэдэг үг хэлээ. Тэгэхээр энэ маань болохоор p болон f шалгууртай холбоотой, тий. Тэгэхээр бид нар f шалгуураад f тестээс хандах юм бол тэгэхээр бид нар нэг хувьсгч нэмээд оруулчихлаа гэж байна. Нэг xk гэдэг хувьсгчтай байснаа бид нар k дээр нэмэх нь нэгдэх тийм x хувьсгчийг загвартаа оруулчихлаа гэж байна, тийм. Тэгэхээр бид нар хоёр регресстэй болчихлоо шүү дээ. Нэг нь болохоор хязгаарлагдсан регресс, тэр нь болохоор одоо юу гэх юм k x-тэй. Нөгөөх нь болохоор хязгаарлагдаагүй регресс маань болохоор одоо хэдийн регресстэгчтэй болж таарч байна. K дээр нэмэх нь нэг регресстэгчтэй болчихж штэ. Тэгэхээр бид нар энэ r квадрат нэмэгдэж гин үгүй юу гэдэг чинь болохоор манай f статистик маань ач холбогдолтой болох нь үгүй юу гэдэгтэй холбоотой байна штэ. Тэ? R квадрат их өсөх юм бол бидний хамгийн сүүлд оруулсан k дээр нэгдүгээр регресстэг чинь чухал хувьсгч болж таарж штэ, тэ? Хэрвээ манай r квадрат нэг их өсөхгүй байх юм бол манай тэр f тестээс бол хязгаарлагдсан загварыг бодвол няцаах тийм боломжгүй болох ёстой шүү дээ, тийм. Цомхон загварыг бид нэр хүлээн зөвшөөрөх ёстой, тийм. За, f тестийг бид нэр нэг хувьсгчийн талаар таамаг шалгахад ашиглаж байна гэсэн. Илүү товчтой шалгуур нь болохоор key test байгаа шүү дээ, тийм. За, тэгэхээр бидний хамгийн сүүлд оруулсан k-гаар нэмэх x хувьсгч r квадратыг өсгөж гинэ үгүй юу гэдэг нь болохоор хэрвээ r квадратыг өсгөх юм бол манай тэр k-гаар нэмэх нэг x хувьсгчийн t статистик нь болохоор ач холбогдолтой байх юм бол бас r квадрат нь өснө гэсэн үг байна шүү дээ, тийм. За бид нэр r квадратаа түрүүний ярьжлаа юм. Rigid бол sum of squares гэдэг, тийм. Квадратуудаас үлдэгдлүүдээс квадрат аваад нэмж байгаа, тийм. За доороод нь болохоор total sum of square. Y нь дунджаас хазаалтыг нь олоод квадрат зэрэгшүүлээд нэмжиж байгаа нийт n-үүдээр, тийм. За би энэ хойдлын хэсгийг би хоёулангийн n-д хуваачи, тийм. Бүртөө хуваарийг нь адилхан тоонд хуваачаар ч юм бол чанар нь өөрчлөгдөхгүй шүү дээ, тийм. За тэгэхээр бид нэр одоо юу харах вэ гэхээр энийгээ бид нар ямар нэгэн одоо нэг их олонлогийн хэмжигдэхүүний үнэлэгч гэж бодох бол. За тэгэхээр бид нар бол хоёр ширхгийн шинэ хэмжигдэхүүн одоо тодорхой юм, тийм. Тэгэхээр сигма y y гэдгийг болохоор би ингийн y хувьсгчийн их олонлогийн вариац y хувьсгчийн, тийм. За u сигма u квадрат нь болохоор манай регрессийн загварыг алдааны хэсгийн их олонлогийн вариац, тийм. Тэгэхээр бид нар r квадрат чи юуны үнэлэгч болж ийнө гэхээр энэ r квадрат гэдэг бид нар бол төврөөсөө гаргаж авч байгаа шүү дээ, тийм. Төврөөсөө регресс үнэлээд үлдэгдлүүдийг гаргаж аваад төвөрт ашиглагдсан хэмжээндээ хуваагаад за энд нь бас адилхан y-гүүдийнхаа мэдээллийг ашиглаа гаргаж авч байгаа, тийм. За тэр r квадрат маань болохоор их олонлогийн rho квадрат гэдэг зүйлийн үнэлэгч болж таарч байна шүү дээ. Тэгэхээр энэ дээр нь болохоор манай их олонлогийн алдааны вариац, хуваарт нь болохоор их олонлогийн y-ийн вариац, тийм. Энд бол түүхтэй холбоог байна шүү дээ. Тэгэхээр цалин гэж ярих юм бол y-ийн цалин гэх юм бол y нь болохоор одоо зүгээр нийт олонлог юм. Монгол улсын нийт хүн амын цалингийн вариац болж тарах нь шүү дээ. Цалингийн вариац. За тэгээ бид нэр хэрвээ нийт Монгол улсын ажилчдын цалин тодорхойлдог загвар гэж байх юм бол тэр загварын алдааны вариац нь болохоор энэ болж таарна. Тэгэхээр r квадрат гэдэг бол бидний энэ их олонлогийн параметр үнэлэгч болж таарч байна. За энэ зүйл маань SSR-ыг хуваах нь n гэдэг бол энэ их олонлогийн алдааны вариацыг гажилтгүй үнэлэгч мөн үү? За хоёрдугаар асуулт. Энэ SST-г хуваах нь n гэдэг бол сигма y квадратыг гажилтгүй үнэлэгч мөн үү? За мөн гэж хариулж байна. Биш гэж бодож байгаа юм байна. Y хувьсгч гэж байлаа. Ямар нэгэн бурын x гэж нэрлсэн байна. Y хувьсгчийг
вариацийг нь олохдоо бид нэр үнэлж гарахдаа яаж олдог вүлээ? Дунджаасаа хазах дунджийг нь их асчдаг тий. Одоо бид нэр y i нэгээс n гээд y хөвсөж явах юм бол бид нэр дунджийг нь олоод y i-удаас дунджийг нь бүгдээс насаад тэгээ квадрат олоод квадратыг нь олоод нийлбэрийг нь аваад за тэгээд юунд хуваадаг вүлээ? n-ээс хасах нь нэг хуваадаг шүү дээ. n-ээс хасах нь нэг хуваадаг. Яагаад n-ээс хасах нь нэг хувааж байгаа вэ? Яагаад тийм бол бид нар төврийн мэдээлэл ашиглаад дунджийг нь олсон байхгүй юу? Дунджийг нь олох. Тэгэхээр бид нар чөлөөний зэрэг гэдэг зүйлийг тухай ярьсан шүү дээ. Тэ? Тэгэхээр бид нар n-ээс хасах нь нэг y-ийг өгөгдсөн. За тэгээд бид нар n ширхэг y-ийн мэдээлэл өгөгдсөн байгаа тохиолдолд n ширхэг y-ийг ашиглаад гаргаж авсан дундаж өгөгдсөн байгаа тохиолдолд бид нар хамгийн сүүлийн y-ийг бол гаргаад авчихна гэсэн шүү дээ. Тэ? Тэгэхээр n-ээс хасах нь нэг y-ийн мэдээлэл өгөгдсөн. За тэгээд n ширхэг бүтэн n ширхэг y-гүүдийг нь ашиглаад гаргаж авсан дундаж нь өгөгдсөн болвол бид нэр n дэх ширхэг y-ийн мэдээллийг гаргаж авч чадна шүү дээ. Тийм үстэй тий. Тэгэхээр бид нар дунджийг олцсон байгаа юм чинь бид нэг мэдээлэлтэй болцсон байна гэсэн үг байна шүү дээ. Тэгэхээр манай n ширхэг y-т болохоор бие даасан мэдээллийн хэмжээ болохоор n-ээс хасах нэг болцсон байгаа байхгүй. Яагаад гэвэл дунджийг бид нар аль хэдийн олцсон байгаа. Чөлөөний зургийн тухай ярьж байсан тийм. За тэгэхээр бид нар SSD-г n-ээс хасах нэг хуваах юм бол тэр маань сигма y квадратын ажилтгүй үнэлж болно гэж ярьж байсан. За регрессийн үлдэгдлүүдийг ашиглаад регрессийн алдааны вариацийг үнэлж байгаа. Тийм. Одоо бид нар энэ маань энэний ажилтгүй үнэлэгч юм уу? За биш. Ямар байвал ажилтгүй болдог вэ? Регрессийн регрессийн алдааны үнэлэгчийг бид нэр олохдоо регрессийнхаа регрессийн үнэлээд үлдэгдлүүдийг гаргаж аваад тийм бүгднийг квадрат зэрэг дэвшүүлээд хооронд нь нэмээд n үлдэгдлүүдээ юунд хуваадаг вэ? n-ээс нэг биш шүү дээ. Бид нэр регресс чинь болохоор k шиг тайлбарлах хөвсөж оруулсан байгаа шүү дээ. Тийм. n-ээс хасах нь k-гаас нэг байдаг шүү дээ. Тэгэхээр бид нар нөгөө ердийн хамгийн бага квадратын 1-р ирийн бие нөхцлөө харах юм бол энэ дээр чинь бид нар болохоор k дээр нэмэх нэг нөхцөл тавьсан байгаа шүү дээ. Тийм. Нөгөө бид нар бета 0-оор нь уламжлал аваад ихтэй тэнцвүүлсэн байгаа. 1-р бета 1-ээр уламжлал аваад ихтэй тэнцвүүлээд мэдээлэл ашигласан байгаа түүрийнхаа мэдээллийг тийм. Гэх мэтчлэн бид нар аль хэдийн k дээр нэмэх мэдээлэл ашигласан байгаа шүү дээ. Тэ? За тэгэхээр чөлөөний зэрэг нь болохоор n-ээс k-гаас нэг болж тарж байна. За тэгэхээр бид энийг n-ээс k-гаас нэг даваачих юм бол тэр маань сигма y квадратын ажилтгүй үнэлэгч болно. U квадратын ажилтгүй үнэлэгч байна. Тэ? За одоо тэгэх юм бол эндээс нь би хүлээлт авах юм бол бүртгэрээс нь хүлээлт авах юм бол энэ гарч ирэх нь хуваараас нь би хүлээлт авах юм бол эндээсээ хуваараас нь хүртүүлж юм бол би n-ээс k-гаас n-ээс нэгдэ хуваацныхаа дараа тийм чөлөөний зэргийн тохиргоогоо ийцэн дараа хүлээлт авах юм бол энэ маань гарч ирэх нэ шүү дээ. За одоо би тэгвэл асууя. Би одоо энэ r квадратаас хүлээлт авъя. Тийм хүлээлт аваад энэ маань тэр хүлээлт маань энэ ρ квадратад тэнцүү байх юм бол r квадрат маань болохоор ρ квадрат юм болохоор ажилтгүй үнэлэгч болж таарна шүү дээ. Тэ? За тэгэхээр тэр үнэн нь эндээс би хүлээлт авах юм бол энэ үнэтэй тэнцэх үү? Тэр хүртвэрээс нь энэ чөлөөний зэрэг юу гаргацсан. За би энэ яач. Арай хэлээ. Өөрчлөлт хийсэн баг тэ. За өөрчлөлт хийсэн тэ. За би эндээс нь одоо хүлээлт авах. Эндээс нь бас хүлээлт авах. Эндээс нь хүлээлт авах юм бол энэ маань сигма u квадрат. Эндээс нь хүлээлт авах юм бол сигма y квадрат болсон байна тийм. За одоо би тэгвэл
бүр гаднаас нь эндээс хүлээлт авах юм бол энэ хэсэг маань роо квадрат болох уу гэж асууж штэ тийм. За энэ дээр болдгоо. Яагаад гэх юм бол хүлээлтийн тэмдэг гэдэг бол ийм шугамн бус оператор гэж нэр. Тэгэхээр нэмэгдэхүүнээс хүлээлт авах юм бол тус бүрийн нэмэгдэхүүнтэй тэнцүү. Ямар үржигдэхүүн юм уу тийм ногдроос хүлээлт авах юм бол тус урынх нь хүлээлтүүдийн үржүүр эсвэл ногдортой тэнцдэггүй байх нь шүү дээ. За тэгэхээр тэнцэхгүй. Тэгэхээр болохоор R квадрат гэдэг бол бидний түрүүний R квадрат гэсэн R квадрат бол энэ зүйлийг ажилтаа өндөж болж таарна шүү дээ. Чөлөөний зэргийн тохиолдол ийцний гараад ирсэн. За тэгэхээр бидний саяны зүгээр ердийн R квадратаа ингээд гажилтгүй тус бүрийг нь гажилтгүй болгоод чөлөөний зэргийн тохиргоо хийцнийгээ бид нэр тохируулсан R квадрат шиг нэрлэдэг. Тохируулсан R квадрат. Чөлөөний зэргийн тохиргоо хийсэн R квадратыг бид нэр тохируулсан R квадрат гэх юм шүү дээ. Тийм. Тэгэхээр тэрийгээ бид нэр дээр нь R квадратынхаа дээр хвчлээ ингээд зураас зурчдаг. За түүнийгээ тэгээ бид нэр R квадрат. Бид нэр бол регрессийн алдааны вариацийн үнэлгээг хуваах нь SST энэс нэг бас. За тэгэхээр энд ямар ч зассан юм байхгүй байх нь шүү дээ. R квадрат нь буруу байж байгаа. Одоо R бар квадрат нь болохоор зассан зүйл биш байх нь шүү дээ. Зүгээр чөлөөний зэргийн тохиргоо хийцнийгээ бид нэр тохируулсан R квадрат, adjusted R квадрат гэж байна шүү дээ. Тэгэхээр нэг нь илүү сайн, нөгөөх нь илүү буруу гэсэн юм бол байхгүй байх тийм. Нэг нь чөлөөний зэрэг хийгдсэн, нөгөөх нь хийгдээгүй гэсэн. За чөлөөний зэргийн тохиргоо хийгдсэн R квадратын хувьд R бар квадрат гэж хэлдэг одоо R зураас квадрат гэж монголоор хэлмээр. За энийг хэдүүлээ харъя л да тийм. Энийг хэдүүлээ харъя. Тэгэхээр бид нар энэ бол регресс загвар x хувьсгч нэмхийн хэрээр үргэлж яана гэлээ? Багасна гэсэн шүү дээ, тийм. За одоо тэгвэл R бар квадрат маань x нэмхийн хэрээр үргэлж багасах уу? X нэмхийн хэрээр. Тэгэхээр уул нь бол ердийн R квадрат дээр бид нэр x нэмхийн хэрээр R квадратууд нь энэ SSR-ууд нь бүгдээрээ яа R квадратууд нь бүгдээрээ яа гэсэн шүү дээ. Өснө гэсэн шүү дээ. Тэ? X нэмхийн хэрээр. За одоо тэгэхээр бид нэр энэ үлдэгдлүүдийн квадрат үлдэгдлүүдийн нийлбэрийг авч үзэж байгаа. Тэ? Тэгэхээр би x нэмэх юм бол энэ маань бол яах вэ? X нэмэх хэрээр буурна шүү дээ. Багасна. Үлдэгдлийн хэсгээсээ бид нэр тайлбарлагч хувьсгчийг нь аваад байгаа юм чинь манай үлдэгдлийн хэсэг бага зүйл үлдэж байгаа шүү дээ. Тэ? Тэгэхээр энэ маань багасна. Энэ маань багасна. Тэгээ энэ юунд хуваагдж байгааг нь харъя л да, тийм үү? Тэгэхээр К ч бас өсөөд байна шүү дээ. К ч бас өсөөд байна, тийм. Тэгэхээр энэ бол буураад ахад энэ маань бол бас өсөөд ээж болох нь байна шүү дээ, тийм. Энэ маань болохоор К маань болохоор өсөөд байна гэсэн үг, тийм. Тэгэхээр бид нар багтмал N-ийн хувьд болохоор энэ маань уламор багасаад байна гэсэн үг байна шүү дээ. Багасаад. Тэгэхээр багасаад байгаа тоонд хуваах нь байна шүү дээ. Тэ? Тэгэхээр эн чинь бол үр дүн нь өсчих болно, буурч болно. Аль нь хурдтай буурж байна гэдгээс хамаарна шүү дээ. Тэ? За тэгэхээр бид нар маш сайн X-ийг нэмж оруулах юм бол энэ алдааны хэсгээс маш том чухал X-ийг регрессийн загварт оруулаад X хувьсгч болгоод оруулах юм бол манай энэ квадрат үлдэгдлүүдийн нийлбэр бол огцон буур. Гэхдээ энэ дээр болохоор ганц юугаар болоод нэмэгдэх юм шүү дээ. Ганц тоогоор нэмэгдэх тийм. Тэгэхээр сайн хувьсгчийн хувьд, сайн X-ийн хувьд сайн тайлбарлах чадвартай X загварт орж ирэх юм бол R квадрат нь өснө. Харин манай үлдэгдлүүдийг нэг их бууруулдаггүй X-үүдийг загварт оруулах юм бол R квадрат нь болохоор засвар тохируулсан R квадрат нь болохоор буураад явах нь шүү дээ. Муу X-үүдийн хувьд болохоор буурна, сайн X-үүдийн хувьд болохоор өсөх нь шүү дээ. Тэгэхээр үндсэндээ болохоор бид нэр сайн муу гэж 2x-үүдээ 2 баг боломжтой болчихлоо шүү дээ, тийм. R квадратыг өсгөдөг загвартаа шинээр хувьсгч нэмж оруулахад тэр маань R квадратын маань өсгөж болно.
Эсвэл бууруулж байна. Үндсэндээ болохоор бид нэр R X нэмж орох юм бол манай R квадрат буурна. Гэхдээ нэмж оруулсны чинь төлөө бас торгодог болж таарж штэ. Сайн X оруулж ирэхгүй бол R квадрат чинь буурна. Тэ? Харин үнэхээр сайн X оруулаад ирсэн бол R квадрат чинь өснө гэсэн юм. Окей. Энэ тохируулсан R квадратын онцлог нь болохоор ийм байна. За энэ дээр нэг юм математик үр дүн байгаа. Тэгэхээр бид нэр шууд одоо юу гэдгийг хялбар дүрм ашиглаж байна тийм. За хялбар дүрм нь юу байдаг вэ гэхээр бид нэр ийм 2 x хөвсгчтэй юм загвар байлаа. Нэг y-ийг бид нэр 2x-ээр тайлбарлаж. Бид нэр 3 дахь x хөвсгчийг оруулж ирлээ. Тийм. Тэр 3 дахь x хөвсгчийн t статистикийг бид нэр харж үзье тийм. Хэрвээ тэр t статистик нь абсолют утгаараа нэгээс их байх юм бол R квадрат нь өсдөг. За F статистикийн хувьд адилхан. Тэр 3 дахь шинээр орж ирүүлсэн X хөвсгчд харгалзах F статистик нь нэгээс их байх юм бол R квадрат нь өсдөг. За ийм зүйл. Тэ. Гэхдээ болохоор үр дүн нь болохоор бид нөгөө регресс ач холбогдолтой үгүй юу гэдэг чинь болохоор T статистика бид нэр T дархалтын шийдвэр тутагтай харьцуулдаг шүү дээ. Тэ. 95% шийдвэрлэх утга нь юу вэ? 196 болж таарж байгаа шүү дээ. Тэгэхээр бидний 196-аас хамаагүй юм бага тий босгон дээр R квадрат бол өсчихж штэ. Өсчихж байна тий. Тэгэхээр R квадрат өсөж байна гэдэг бол тухайн шинээр оруулж ирж байгаа X хөвсгч статистикийн хувьд ач холбогдолтой гэсэн үг биш байгаа нь штэ. Нэгээс их байж болчиход юм бол тий статистик нь тухайн регрессийн R квадрат өсчихдөг. За тэгэхээр мөн адилхан хөвсгч загварт нэмэхэд одоо бид нэр олон хөвсгчүүд загварт нэмлээ. 2 хөвсгчтэй байснаа дахиад 2 хөвсгч нэмчих гэж байна. За тэгэх юм бол тэр сүүлийн 2 хөвсгчд харгалзах F статистик нь тэр 2 статистик нь хэгтээ тэнцүү гэсэн таамаглалыг шалгаж байгаа F статистик нь нэгээс их байгаа тохиолдолд манай тохируулсан R квадрат нь болохоор өсчдөг. Гэхдээ болохоор бид нэр F дархалтаа харах юм бол манай шийдвэрлэх утга чинь болохоор хамгийн багадаа нэг 200-ны хэддээс эхэлж байгаа шүү дээ. Ямар ч нөгөө Q, ямар ч хязгаарлалтын тоо, ямар ч чөлөөний зэрэг N-ээс нь K-аас нэгийн хувьд болохоор 95% шийдвэрлэх утга чинь бол нэг 200-ны хэддээс эхэлж байгаа. Тэгэхээр маш бага босгон дээр засварласан R квадрат ч мал өсөж чинь гэсэн үг байна шүү дээ. Тэгэхээр ерөнхийдөө бол тийм R квадрат өсөж гин үгүй гэдгийг бол харах нэг юм юу байна. Ингийн дүрэн байх нь шүү дээ. Одоо шинэ шаардсан дээр бид нар ингээд загвартаа оруулж 2 өсчийг нэмж оруулж гэсэн чи F статистик нь болохоор эдгээр нэмэгдэжээ. Тэ 0.7-оор нэмэгдэжээ. Тэгэхээр тохируулсан R квадрат өсөх үү, буурах уу, тогтмол байх уу асуулт ирж болох нь шүү дээ. Тэгэхээр та нар босгон нэгээс давж ээж T статистик өөрч гэсэн F статистик өөрч тохируулсан R квадрат нь өсдөг гэдэг үг байна. За тэгэхээр бидний нэгтэй T статистик болохоор F статистик бол хоёроос ондоо дүгнэлтнээс тэгэхээр F статистик бид нар болохоор R квадратыг ашигладаг шүү дээ. Тэ томьёо нь R квадратыг ашигладаг тэ. Хязгаарлагдсан регрессийн R квадрат, хязгаарлагдаагүй регрессийн R квадрат. Тэр R квадрат болохоор бид тохируулсан R квадрат биш, ердийн R квадратыг ашигладаг гэдгийг та нар харах. За тохируулсан R квадрат ч юм болохоор уул нь R квадрат гэдэг шүү дээ, тийм. Юмны квадрат болж таарч байна, тийм. Тэгэхээр бид нар математикийнхаа хичээлээс болохоор ямар нэг тооны квадрат болохоор тгээс бол их тоо байх ёстой шүү дээ. Сөрөг ус тоо байх ёстой, тийм. За харамсалтай нь болохоор бидний тохируулсан R квадратын утга бол сөрөг гарах тохиолдол бий байна. За тэгэхээр бидний томьёогоо харах юм бол энэ маань нэгээс хасган бидний түрүүний томьёогоо жоохон хөрвүүлээд бичих юм бол нэгээс хасган нэгээс хэн R квадрат, ердийн R квадрат, угаах нь N-ээс хэн нэг, угаах нь N-ээс хэн K-аас нэг гэж. За тэгэхээр жишээлбэл бид нэр
төвөр маань 51. 51 үзэгдэлтэй. Ердийн R квадрат нь 15. 100-аас 15%-ийг тайлбарлаж байгаа. Харьцангуй бага R квадраттай. За тэгээ бидний үнэлж байгаа параметрийн доо харьцангуй өндөр 10 гэ байх юм бол жишээлбэл энэ R тохируулсан R квадрат нь хасах гарч байгаа. Тэгээ нэгээс их гараад нэгийг нэгээс их тоноос нэгээс их тоог нэгээс нь гэсэн үг байна. За тэгэхээр тохируулсан R квадрат хасах болчоор та нар бол шоконд орох хэрэггүй байх нь шүү дээ, тийм. Энэ тохиолдолд гар. Ялангуяа хизээ гарах вэ гэдгээр анхны чинь R квадрат бага байгаа тохиолдолд төврийн хэмжээ бага байгаа тохиолдолд үнэлж байгаа параметрийн тоо их байгаа тохиолдолд тохируулсан R квадрат хасах гар. За ихэнх эконометрийн програм болохоор R квадратыг тохируулсан R квадрат хамт өгч. Тэгэхээр бидний нөгөө одоо тохируулсан R квадратыг мэддэг болчоор EUC эргээсийн үр дүнгээ авах юм бол бид нар үндсэндээ Archaica, Schwartz, Bayes гэсэн эсгүүдээс бусад бүх зүйлүүдийг одоо ойлгодог болчихлоо гэсэн үг байхгүй. T-статистик, F-статистик, тэ R квадратыг үзсэн байсан. Коэффициентуудын үнэлгээ стандарт алдаануудыг тэгэхээр EUC гэхээр үр дүн хараад ихийг үнэлгээ бүгдийг нь бол энэ хичээлтэй холбогдлолтой бүх үр дүн нь болохоор тайлбарлах чадвартай болж байна гэсэн. За тохируулсан R квадратын нэг давуу тал нь эдгээр одоо энэ хасах гарчдаг тийм ийм сул талтай ч гэсэн нэг давуу тал нь болохоор энийг загваруудыг харьцуулахад бол ашиглаж болдог. За тэгэхээр одоо бид нэр үүрлсэн болон үүрлээгүй загварууд гэж байна. Тэгэхээр nested үүрлсэн загвар гэдэг нь nested загвар гэж нэрлэж байгаа. За үүрлээгүй загвар гэдэг нь non nested загвар гэж нэрлэдэг. За тэгэхээр үүрлээгүй загвар гэхээр юу аах вэ гэхээр ийм загвар. Хоёр загвар ахна шүү дээ. Би эндээ үүрлсэн үү үүрлээгүй. Тэгэхээр одоо би жишээл ингээд хүмүүсийн санах ойг ингээд тайлбарлах гэж байгаа юм тийм. За би энийг одоо хугацаанаас хамааруулаад ингээд тайлбарлаж байгаа. Зарим хүмүүсүүдийн хувьд болохоор энэ чинь болохоор мэдээж ихэнх хүмүүсүүдийн хувьд болохоор цаг хугацаа өнгөрөх тусам юм мартын шүү дээ тийм. За тэгэхээр хүмүүсүүдийн хувьд бүгдээр адилхан биш. За хүн болгоны хувьд алдааны хэсэг байна тийм. За энэ дээрээ бид нэг x овсчаасаа би логарифм авцсан байна. За хоёр дахь загвар дээрээ би санах ойг нь болохоор хугацаанаас за хугацаа өнгөрөх тусам болохоор илүү хурдтайгаар мартна гэж шугам бус байдлаар оруулах гад таймаасаа квадрат хугацаанаасаа квадрат аваад оруулсан. За тэгэхээр энэ хоёр загварыг болохоор би эндээ үүрлээгүй загвар гэж нэрлэв. За харин би эхний загвараас нь логарифм авахгүйгээр ийм хоёр загварыг авч үзэх юм бол бид нэр нэгдүгээр загварыгаа хоёрдугаар загвартай үүрлсэн загвар гэж хэлдэг. Тэгэхээр хоёрдугаар загварынхаа тусгай тохиолдол нь очтой авах нь шүү дээ. Ямар тусгай тохиолдол нь авах вэ гэхээр энэ квадрат байхгүй энэ тусгай тохиолдол байж таа тийм. За тэгэх юм бол тохируулсан R квадратыг нэргээсээсээ үнэлээд энэ загварыг бид нэр үнэлэх ёстой юу? Эсвэл энэ загварыг үнэлэх ёстой юу гэдгийг болохоор бид нэр энэ дүгнэлт шууд болох. Аль өндрийг нь тохируулсан R квадрат өндөртэй загварыг нь бид нэр үнэлэх ёстой байх шууд хэлж байна тийм. Тэгээ энэ гол анхаарах зүйл нь болохоор бид нэр шууд ингэж тохируулсан R квадратыг харьцуулах гэж байгаа бол энэ E хөвсг чинь хоёр загварын хувьд яг адилхан байх хэрэгтэй. Нэг нь төвчнөөр орчихсон, нөгөөхөөс нь логарифм авчихсан байх юм бол тохируулсан R квадратыг шууд харьцуулж болохгүй байна шүү дээ. Тийм. Ямар нэг уургалт хийж яаж харьцуулах хэрэгтэй. Тэрийг бид нар бас үзье. За тэгэхээр бидний нөгөө ямар хөвсгчийг оруулах хэрэгтэй вэ гэж хичээлийн ихэнд анх бидний ихсэн сэдвүүрөө бид бичиж урьж. За бид нар болохоор энэ зарим хүмүүсүүдийг анзаарахаар тохируулсан R квадратыг өндөр байлгах гад маш их x өвсчүүдийг эргээстэй оруулцдаг. Тэр x өвсчүүд нь болохоор яг онолтойгоо нийцсэн тийм тайлбарлагч өвсчүүд биш нэгдүгээр. Хоёрдугаарт нь эрүүл ухаанаар бодоход нэг x-ийн нөлөөг эрх анх үзүүлэх нөлөөг харж байгаа тохиолдолд уул нь орох ёсгүй өвсч байна. Нэг x-ийг нь тэр тогтмол барьж агаад нөгөө x-ийг нь нэмэх тийм боломжгүй
болгоцсон тохиолдлууд тийм боломжгүй болохоор тийм X өсгчүүдийг оруулсан загварууд. Тэгэхээр бид нар бол тийх ясгүй. Тэгээд бид нар үнэхээр ямар нэгэн эдийн засаг санхүү эсвэл бол юу гэдэг онол байх юм бол онлоос чинь тийм өсгчүүд байх хэрэгтэй гэх юм бол иргэсийн загвартаа оруулна. Зүгээр дурынхаа одоо арк квадратыг нь багасгаж гин үгүй юу гэж туршиж үзэл тохируулсан арк квадрат буурч байх юм бол өсгчүүд нэмэдэ гэсэн үг биш байгаа нь шүү дээ. Бид нар дөрвөн байх хэрэгтэй. Нэгдүгээр дөрвөн болохоор онл байх хэрэгтэй. Онлоос ч ямар өсгчүүд байх хэрэгтэй. За хоёрдугаарт нь болохоор сонирхож байгаа өсгчийг тайлбарлахад саад болох үс тийм өсгчүүд байх гэсэн. Тэгэхээр бидний гол зүйл хийж байгаа зүйл болохоор энэ хичээлийн хүрээнд олон өсч хэрэгсэн загварыг үзэж байгаа. Тэгэхээр бидний хийж байгаа зүйл болохоор энэ ceteris paribus гэдэг нөхцөл байгаа шүү дээ. Тэгэхээр x1-ийн утгыг тогтмол байлгаж байгаа. x2-ийн утгыг нэг нэгжээр өөрчлөхөд y-т ямар нөлөө үзүүлэх вэ гэдгийг бид сонирхоод байна. Тэгэхээр x2-ыг бид нэр өөрчлөхөд нэг нэгээр өөрчлөхөд x1 нь тогтмол байж болдгоо болвол бид нэр x1 x2-ыг хамт нь оруулахгүй байх хэрэгтэй байна шүү дээ. Тэгэхээр бид нэр x2-ийн нөлөөг тайлбарлахаар x1-ийг тогтмол байлгана гэдэг нөхцөл чинь болохоор саад болоод байна гэсэн үг. Тэгэхээр тийм саад болдог нөхцлүүд бид нэр оруулах ёсгүй. За бид нэр ингээд хит их олон x-үүд оруулчих юм бол баруун гарталтаа регрессийн загварлаа. Тийм бол бид нэг хит хянах гэж нэрлээд. Тэгэхээр бид нэр x нэгдүгээр хөвсөгчийн x үерх нөлөөлөх нөлөөг y-ийн y хоёрдугаар хөвсөгчийн x2 хөвсөгчийн нөлөөг тооцсны дараа гаргаж авъя гэдэг утгаараа бид нэр оруулаад байдаг. Гэхдээ зарим тохиолдолд энэ маань ямар ч утгагүй тийм тохиолдол үүсэж байна. За тэгэхээр одоо бид нэр ийм жишээ авч үзье тийм юу яриад байгаа юм бэ? Тэгэхээр бид нэр энэ y хөвсөгч маань болохоор шалгалтын оноо. За магадгүй одоо энэ хичээлийн шалгалтын оноо, TOEFL-ийн шалгалтын оноо, GRE-ийн шалгалтын оноо гэж байгаа юм тийм. Тэгэхээр бид нар болохоор зурагт үзэх цагийг тийм хүмүүс үдээс бид нэр GRE оноог нь за энэ хичээл дуусны дараа 150%-наас би асууна шүү дээ. Шалгалтын ч оноо юу юм? За тэгээд танаас ер нь 7 хоног хэдэн цаг зурагт үздэг байсан юм бэ тийм. За миний юу болохоор миний таамаг л болохоор зурагт үздэг цагаа багасгах тийм зурагт үздэггүй оюутнуудын хувьд болохоор хичээлээ сайн давтдаг тийм хичээлээ сайн давтдаг. За тэгээд шалгалтын оноо өндөр байдаг гэсэн таамагтай. За нөгөө талаасаа болохоор би юу гэсэн таамаглал тавьж ийнэ гэдгээр зурагт их үздэг оюутнууд хичээлдээ их цаг зараад өндөр оноо авах боломж байна. Ягаад гэх юм бол бид нар чинь 24 цагаар бүгдээ хязгаарлагдаж байгаа шүү дээ, тийм. Тэгэхээр нэг нь өндөр байх юм бол нөгөөх нь багасч таарч, тийм. Тэгэхээр ундах цагаасаа учиргүй хасдаггүй юм бол, тийм. Тэгэхээр ингэж байгаа тохиолдолд бид нэр оноонд зурагт үзэх цагийн үзүүлэлт нөлөөг сонирхож байгаа тохиолдолд бид нэр хизээж суралцахад зарцуулж байгаа хугацааг нь асуух гэсэн байх нь шүү дээ. Регрессийн загвартаа бид нэр телевиз үздэг цагийг нь x-ээр оруулсан болвол хэдэн цаг суралцдгийг нь батлуу x 2 дугаар өсгчээр оруулах ёсгүй болж таах нь шүү дээ. Яагаад гэх юм бол бид нар тийм y суралцах хугацааг нь тогтмол байлгаж байгаа телевиз үзэх цагийг нь өөрчлөлт байх боломж байхгүй байх нь шүү дээ. Яагаад гэх юм бол телевиз үзэх цагийг нь өөрчлөх юм бол манай суралцах цаг чинь бас дагаж өөрчлөгдөх гээд байгаа байхгүй юу? Тэгэхээр бид нэр регрессийн загвартаа шалгалтын оноо нэг болоод за тэгэхээр нэг болоод энэ болж таах нь шүү дээ. Тэгэхээр би болоод телевизийн үзүүлэлт нөлөөг сонирхож байгаа юм чинь регрессийн загвартаа зөвхөн энийг x өсгчээр оруулах нь шүү дээ. Энийг болоод би оруулахгүй байх шүү дээ. Тэгээд би бусад төгсөгчдийн нөлөөг тогтмол байлгаж байгаад одоо жишээлбэл шалгалтын оноонд юу нөлөөж болдгийг те одоо юу гэдэг ар гэрийн байдал ч гэдэг юм уу сургуулаасаа хэр хол амьдэрдэг ч гэх юм уу те тэр x-үүдийг би тогтмол байлж болно шүү дээ. Одоо шиг бүгдийн нэгдүгээр орол амьдэрдэг оюутнуудын хувьд авч үзэж болно те. Тэгэхээр чи бид нөр зайг нь болохоор тогтмол байлчих болж юм гэсэн үг байна те. Тэр нэгдүгээр оролд амьдэрдэг оюутнуудын хувьд болохоор кино үздэг, зураг үздэг цагууд нь ондоо байгаа шүү дээ. За тэгэхээр
бид нэр тэр зайгийг нь тогтмол байлгаж байгаа. Их сургуулаас хэр хол амьдрэх тэр зайгийг тогтмол байлгаж байгаа. Кино үзэх цагийг нь болохоор хувьсгаж болж штэ. Тэ? Тэр регрессийн загвартаа бид нэр дурын x-үүдийг л нэмээд x үг биш байна тэ. Телевиз үзэх цагийг суралцах цагийг тогтмол байлгаж байгаа. Суралцах цагийг тогтмол байлгаж байгаа. Телевиз үзэх цагийг нь болохоор нэмэх боломж байна. 24 цагаар заарлаж байгаа юм тийм. За алдааны вариацийг бид нэр болохоор R квадрат бага байхад тийм. Бид нэр алдааны хэсгийн вариац өндөр байна гэсэн үг тийм. Алдааны хэсгийн вариац өндөр байна гэдэг бол манай наривчлал маань бета коэффициентуудын наривчлал байна муу байна гэсэн шүү дээ тийм. Тэгэхээр бид нэр алдааны вариацаа багасгах зорилготой байна. За 3 дугаар бүлэгт болохоор бид нэр юу үтсэн бэ гэхээр шинэ x хувьсгчуд нэмэн. Тэгэх юм бол алдааны вариац буурна гэстэй. Тэгэхээр тэр маань болохоор бас сөрөг талтай байсан. Яагаад гэхээр x-үүд бид нэр загвартаа нэмээд авах юм бол манай эргээс аль хэдийн байгаа x хувьсгчуудтай корреляцтай байх тийм x-үүд нэмэгдэх магадлал нь өсч. Тэгэхээр бид нэр болохоор мультиколлинаритийн асуудал үүсэх магадaltaй болчихсон гэсэн тийм. Тэгэхээр энэ болохоор сул тал юм. За эерэг тал нь болохоор мэдээж бол алдааны вариац багасна. Алдааны хэсгээс бид нэр зарим хэсгийг нь аваад регрессийн загварт x өсөж болгож оруулаад байгаа учраас тэгэхээр бид нар болохоор ингэ дөрөн болвол алтан дөрөн болвол манай загварт регрессийн загварт байгаа x өсөгчүүдтэй ямар ч корреляцгүй тийм өсөгчийг бид нэр огтуулсан болвол бид нэр заавал тэрийг регресстэй оруулах. Заавал тэрийг регресстэй оруулах. За тэгэхээр энэ нь болохоор манай гажигдгүй байдал нөлөөлөхгүй. Манай алдааны хэсэг чинь болохоор алдааны хэсэг байсан тэр юу чинь хувьсгч чинь манай x-үүдтэй аль хэдийн корреляцгүй юм чинь гажилт үүсэхгүй шүү дээ. Тэгэхээр ямар гажилт байсан? Гажилтад болохоор ямар ч өөрчлөлт гарахгүй. Гэхдээ болохоор манай алдааны вариац маань багасна гэсэн. Ойлгомжтой тийм үү? Бид нэр ажилт болохоор хизээ үүсдэг вэ гэхээр алдааны хэсэг маань манай x загварын x-үүдтэй корреляцтай байх юм бол ажилт үүснэ шүү дээ тийм. Тэгэхээр алдааны хэсгээс бид тэр ондоо нэг x-ийг салгаж авъя гэж байна. Тэгэхээр тайлбарлагч юмсгэж. Тэр маань болохоор манай x-үүдтэй ямар ч корреляцгүй. Тэгэхээр бид нэр тэр x-ийг салгаж аваад алдааны хэсгээс салгаж аваад регрессийн загвартаа орууллаа гэд тэр маань манай нөгөө эргээс байсан бетануудын ажилтнад ямар ч нөлөө үзүүлэхгүй байна шүү дээ. Юу үзүүлэх вэ гэхээр зөвхөн алдааны хэсэг маань багасна. Тэр алдааны хэсгийн вариац маань багасна гэсэн үг байна. За тийм хувьсгчуд байх юм бол идрүүлж чадах юм бол та нар заавал регрессийн загвартаа оруулах. За тэгэхээр энэ хичээл сууж байгаа зарим оюутнууд нь 4-р курс юм байна. Тэгэхээр тэр оюутнуудын хувьд болохоор нэг хамаарахгүй юм. За 3-р курсын оюутнуудын хувьд болохоор би ийм туршилт хийлээ гэж байна тийм. Би 4-р ангид оронгууд чинь би та нараар суглаа суглуул. Тэгэхээр суглаа ямар хожигтай юм бэ гэхээр зөөрийн компьютер. Тэгэхээр би суглаан маань болохоор одоо 150 оюутантай 150 оюутантай. За тэгэхээр 20 компьютер байгаа наад тийм. Тэгэхээр би суглаагаа суглуулах нь шүү дээ. За тэгээд би болохоор миний гол зорилго болохоор юу гэдэг энэ зөөрийн компьютер 4-р ангиа төгсөх чинь голч оноонд чи ямар нөлөөтэй байсан юм бэ гэдэг бол тодорхойлох зорилготой. Тэ? Тэгэхээр суглаа гэдэг чинь бол нэг юмсандаа санамсаргүй төвөр болж тарж байгаа байхгүй. Тэгэхээр би бол системтэйгээр бол компьютерийг өгөхгүй байх нь шүү дээ. Тэгэхээр ямар ч оюутан азтай суглаа бол сонгох магадaltaй. Тэ? Баян айлын оюутан байж болно, ядуу айлын оюутан байж болно, хичээлээ давтдаг оюутан байж болно, давтдаггүй оюутан байж болно. За гэхдээ би тэр компьютерийг санамсаргүйгээр хуваарлцсан учраас та нарын 4-р курсээ төгсөх чинь нөгөө голч оноог чинь аваад за тэгээд тэр оюутан компьютертай байсан уу үгүй юу надаас компьютер авсан уу үгүй юу гэдгийг нь
x өсч болгоод оруулаад тэгээд регрест хийм болвол энэ маань болохоор компьютерийн зөөврийн компьютерийг оюутны дүнд үзүүлэх нөлөө үнэлж чадна гэсэн үг байхгүй. Үнэлж чадна. За тэгэхээр оюутны дүнд чинь болохоор компьютерээс ондоо хүчин зүйлс нөлөөлөх үү? За жишээд юу байж болох вэ? За эрц байж болно. Тэ? За Еши оноо байж болно. Тэ? За тэгээд одоо аргирийн байдал мэт чинь зүйлүүд нөлөөлнө шүү дээ. Гэхдээ бидний гол санаа болохоор бидний саяны тэр суглааны үр дүн чинь тэр x-үүдтэй чинь корреляцтай юм. Корреляцгүй болчихж байгаа байхгүй юу? Тэ? Тэгэхээр бид нар болохоор зөвхөн ганц компьютер биднээс суглаанд авсан уу үгүй юу гэдэг дээр эргээс бодсон ч гэсэн компьютерийн нөлөөг болохоор дүнд үзүүлэх нөлөөг нь бол тооцож болж байгаа байхгүй юу? Тэр x чинь болохоор алдааны хэсэгтэй нөгөө бидний бусад нөлөөд бусад хүчин зүйлсүүд чинь эрц, Еши оноо, аргүрийн байдал чинь бүгдээрээ алдааны хэсэгт чинь байж байгаа шүү дээ. Тэр алдааны хэсэгтэй чинь компьютер надаас авсан уу үгүй юу гэдэг чинь ямар ч корреляцгүй байхгүй. Тэгэхээр тэр чинь болохоор манай тэр нөгөө компьютерийн өмнөх бета коэффициент чинь ажилтгүй үнэлж байгаа байхгүй. Гэхдээ ажилтгүй үнэлж байна гэдэг чинь болохоор хүлээлттэй холбоотой асуулт. Тэгэхээр бид наривчлалыг нь сайжруулъя гэх юм бол алдааныхаа вариацийг багасгая гэх юм бол тий. За тэгэхээр манай нөгөө бета коэффициентийнхаа стандарт алдааг нь багасгая гэх юм бол дээр нь нэмээд эрц тэгээд Еши оноо аргирийн байдал гэдгийг нэмэлт x хөвшил байдлаар оруулж ирэх нь шүү дээ. Тэгэх юм бол манай нөгөө компьютерийн эрчэд нөгөө дүнд үзүүлэх нөлөө чинь улам бүр наривчлалтайгаар үнэлэгдэнэ гэсэн үг. Стандарт алдаа нь болохоор өмнөх байснаас хамаагүй бага болно гэсэн үг байж таарч шүү дээ. Тэр яг өмнө компьютергүй байсан. Ерөөсөж дөнгөний өсөлтийг харагдсан шүү. Тэгэхээр өмнө компьютертэй байсан хүмүүсүүд бол болохгүй. Тэгэхээр компьютерийн өсөлтийн донд суулаа. Тэр юм тийм байх алгүй шүү дээ. Ягаад гэх юм бол одоо би сая нэмэлт x хөвсгч оруулж ирж байна гэсэн шүү дээ, тий. Эсэлтийн эрх шалгалтын оноо за тэгээд эрц, тий, аргирийн байдал. Тэн дээр чи нэмэл би өмнө нь болохоор компьютертэй байсан уу үгүй юу гэсэн хөвсгчийг оруулж байгаа байхгүй. Тэгэхээр бид нэг ийм мэдээлэл байвал заавал ашиг. За гол санаа болохоор бидний суглааны үр дүн гэртэй корреляцгүй. Тэгэхээр бид нар ямар нэгэн одоо жишээлбэл шинэ бүтээгдэхүүн одоо жишээлбэл тий зах зээл нэвтрүүлэх гэж байгаа гэх юм бол ийм маягийн төвшөлтүүд бол маш их хийгддэг. Маркетингийн зорилгоор тий. Тэгэхээр одоо жишээлбэл хүмүүст ингээд ваучер өгчдөг. Ваучер одоо ямар нэгэн бүтээгдэхүүн одоо гэдэг манай алтар талхыг худалдаж аваарай гэх тээ. Зөвхөн манай алтар талхыг худалдаж авахд ашиглах хэмжээтэй ваучер. Гэхдээ тэр ваучер маань болохоор хамгийн гол нь болохоор санамсаргүйгээр хүмүүс тараагдах хэрэгтэй. Тэгэхээр зүгээр одоо юу гэдгийг 18 цагт одоо номин дэлгүүрт явж байгаа хүмүүс тараагдахгүй байх нь шүү дээ. Тэ? За тэгээд тэхийн болоод тэр чинь санамсаргүй төвөөрөлт биш болчихно шүү дээ. 18 цагт номин дэлгүүрт явж байгаа хүмүүс их болоод манай Монгол улсын нийгмийн эдийн засгийн нэг тодорхой бүлгийн хүмүүс явна гэсэн үг тийм. Тэгэхээр бид нэр тэр нэг ваучер гэдэг зүйлийг одоо яг талхны урамшуулал одоо 10% ч 20% дискаунт ингээд хямдрал зарласан тийм ваучер байлаа гэж бодъё тийм. Тийм бол тэр хямдрал маань борлуулалтын орлогод яг хэдэн хувийн нөлөө үзүүлэх вэ гэдгийг тогтоо гэж байгаа бол бид тэр ваучераа санамсаргүйгээр тараагаад за тэгээ бид нэр болохоор борлуулалтынхаа орлоготой хувьж эргээс бодох нь шүү дээ. Тэ? Тэр хүмүүсийн талхны бодолтой авал өөрчлөгдсөн үгүй юу? Энэ жишээг ашиглаад тэ. За дараа нь бид нэр ярилцлаа зөвлөх энэ таамаглалын алдаа гэдэг байна. Тэгэхээр бид нэр таамаглал гэдгийг болохоор prediction гэж яриад байгаа тийм prediction. За тэгэхээр бид нэр эргээсийн үнэлгээг ашиглаад бид нэр ямар нэгэн таамаглал хийж байгаа. Тэгэхээр одоо жишээлбэл эрцэн за бидний ээг нь болохоор эцсийн шалгалтын оноо гэж байна.
Тэгэхээр бид нар болохоор эрдсэн за эрчээс хамаардаг гэж үзсэн байна те. Эрдсэн одоо 70%. За тэгээд XK нь одоо шин Yeshin оноо. Yeshin оноо одоо 800. Тим оюутнуудын хувьд дундаж хүлээгдэж байгаа те. Хүлээгдэж байгаа эцсийн шалгалтын оноо хэд вэ гэдгийг сонирхож байгаа гэж. За эсвэл бол одоо эерг нь бид нэр одоо байшингийн үн гэж байна те. Бид нар одоо осмод ажиллаж байгаа юм шиг. Тэгэхээр бид нэр тодорхой нэг шин чанартай байшин хэдээр зарагдах вэ гэдгийг бол тооцох сонирхолтой. Тэгэхээр одоо энэ болохоор метр квадрат x1 нь болохоор метр квадрат талбай хэмжээ c1 гэдэг утга авсан 70 метр квадраттай. За энэ болохоор хэдэн өрөөтэй. За энэ болохоор 3 гэж тавьчихсан тийм. Тэгэхээр 70 метр квадраттай 3 өрөөтэй тийм байшин хэдээр зарагдах вэ гэдгийг мэдээ сонирхож дунджаа. Тийм. Тэгэхээр бид нэр регрессийнхаа загварыг бодчихно. Тийм. Регрессийн загварыг бодчихно. За тэгэхээр бид нэр энэ бета нойлуудыг бета 1, бета к-нуудаа бүгдийг нь олцсон байна шүү дээ. За одоо тэгээд бид нэр x-үүдийн хооронд энэ c-нүүдийг орлуулчихна гэсэн үг шүү дээ. Тийм. За тэгэх юм бол манай загвараас уг байшин, уг орон сууц хэдээр зарагдах вэ гэсэн тэр таамаглагдж байгаа утга нь гарч ийн гэсэн үг. Тийм. Регрессийн загвараа маш олон байшингийн мэдээлэлээр тулгуураад бодчихно. За тэгээд ямар нэгэн байшингийн үнэлийг юм гэх юм бол тэр регрессийн загварт x-үүдийн хооронд тухайн байшингийн мэдээллийг л оруулчих нь шүү дээ. За тэгэх юм бол бидний энэ хүлээгдэж байгаа утга маань гараад. За тэгэхээр энэ маань болохоор төврөөс төвөрт одоо ондоо бид нэр одоо 100 байшингийн мэдээлэл ашиглаад за энэ регрессийн загвараа гаргаад авцсан. Бетануудаа гаргаад авцсан. За ондоо нэг компани болохоор ондоо 100 компани байшин ашиглаад ондоо нэг бетанууд гаргаад авцсан байгаа шүү дээ. Тэгэхээр төврөөс төвөрт энэ бетануудын утга өөрчлөгдөн. Тэгэхээр бетанууд болохоор самсргүй өвсгч. За тэгэхээр манай энэ үнэлгээ чинь болохоор би энэ дээр тита 0-гээр нэмэлж. Энэ чинь болохоор бас самсргүй өвсгч болж таарах нь шүү дээ. Төврөөс төвөрт ондоо болно гэсэн. За тэгэхээр бидний энэ таамаглал маань загвараас гарсан таамаглал маань самсргүй өвсгч болж таарах. Энэ маань хэр найдвартай гэвэ гэдэг зүйл нь болохоор одоо асуудал болж байна. Тэгээд цэгэн үнэлгээ болоод гаргачих болно. За энэ байшин бол метр квадрат сая 800-аар борлогдно гэдэг. За тэгэх юм бол сая 800-ийн одоо гэсэн үнэлгээ чинь стандарт алдаа нь хэд вэ гэхээр доод борлогдох 95% интервалын доод хязгаар нь хэдв, дээд хязгаар нь хэдвэ гэдгийг одоо бид сонирхож байгаа гэж байна. За тэр маань болохоор энэ тита параметрийг стандарт алдаатай холбогдно гэсэн үг. За та нар энийг яаж олох вэ? Санаад чи ямар нэгэн санаа оноо байна? Юунуудаа бетануудаа олон компани гарсан өөр бетанууд байна шүү дээ. Тэдний бодоод дунджи болоод стандарт алдаа болоод стандарт. За тэгэхээр чи болохоор Osmo компани чинь 100 компаниас үнэлсэн бетанууд байгаа. Бета 0 малгай, бета 1 малгай гэдэг Osmo компани байгаа. За Тэнхлэг 100 гэдэг нэг компани байх юм бол бас ондоо мэдээллүүдээрээ тулгуурлаад гаргаад авсан бета 0 байгаа, бета 1 байгаа тийм. Чи тэгэхээр тэднийг тус бүрийнх нь одоо 10 Osmo Тэнхлэг 100 гэх мэтлээ 10 компани бета 0-уудыг нь аваад стандарт хязгаартыг нь олъё гэж байгаа юм уу тийм. За дунджийг нь болоод стандарт хязгаар. Тэр маань болохоор энэний стандарт хязгаартай яаж холбогдох вэ? Эдгээр чинь бүгдээрээ байж байгаа шүү дээ тийм. 10 компаниар чинь байж байгаа 10 ондоо стандарт хязгаартууд ч юм бол бас бүгдээрээ байж. Чи энэндээ ганц тоо гаргаж өгөх гээд байгаа шүү дээ тийм. Өөр ямар нэгэн санаа оноо байна. Бид нар одоо байшингийн мэдээлэлтэй ийм бизнес эрхлэж байгаа гэж бодъё. Орон сууцны тийм зурчлалын үйл ажиллагаа явуулдаг. Тэр чинь бидний хамгийн их одоо юу гэдгийг бизнесийн юу чинь үйл ажиллагаа чинь болохоор хүмүүс орж ирээд биднээс юм асууж штэ. Байшингаа зарахсан эдээр зарагдах болоо тийм. Тэгээ бид нар болохоор өмнө зарж гисэн байшингуудынхаа мэдээлэл дээрээ тулгуурлаад эргээс бодцсон байгаа. Тийм.
За тэгэхээр бид нэр 70 м квадраттай 3 өрөөтэй байшин хэдээр зарагдах вэ гэдээ хэлэх юм бол бид нэр тэр хүнд цэгийн үнэлгээ бол өгч болж байна. За хэр нарийвчилтай вэ гэдгийг одоо бид сонирхоод байна шүү дээ, тий. Одоо юу гэдэг метр квадрат нь сая 800-аар гээд доод хязгаар нь дээд хязгаар нь хэд вэ гэдгийг бид нэр одоо за тэгэхээр энэ чинь болохоор самсруу өсөж болчлоо гэсэн шүү дээ, тий. Тэгэхээр би эндээсээ вариац авч болдог. Вариац авч болно, тий. За тэгэхээр энэ чинь болохоор энэ талынх нь вариац болж таарна шүү дээ. Тий. Тэгэхээр C-нүүд нь болохоор тодорхой отгоо өгөгдсөн байгаа. Би эднээс нийлбэрүүдээс нь вариац авах юм шиг харагдаж штэ. Тус вариац нь вариац аваад нэмэх нь 2-ыг үрчим к вариацууд гэх юм хэлчихлээ, тий. За ихэнх тохиолдолд бид нэр тэгдэг үү? Тэр нь бол илүү хэцүү юу баг. Тэр бид маш энгийн хувиргалт хийдэг. Маш энгийн хувиргалт хийдэг. За энэ дээр яадаг вэ гэхээр одоо эндээсээ одоо энэ θ 0 гэсэн энэ ганц хэрэг параметр байна шүү дээ, хүлээж байгаа утгыг. За тэрийгээ би болохоор энэ бета 0-ыг тэгтэлтэн гаргаад тий θ-гаа би энэ тэгтэлтэн гаргаад байна. За тэгээ би ингэ өвчлээ. Бета 0 гэдэг бол θ 0-аас хасах нь бета 1. За одоо энэ бета 0-оо би энэ регрессийн загварт оруулъя. Энэ бета 0 биш. Тэ? За тэгэх юм бол юу гарах вэ гэхээр энэ дээр θ гарна. За тэгээд манай эн чинь болохоор x-үүдээс хамаарсан x-үүдээс манай регресс чинь x-тэй байгаа шүү дээ. Анхны загварт x-үүд тийм. X1-ээс хасах нь нөгөө саяны хэдтэй тэнцвүүлцгийг гэсэн тэр утга чинь. Тэгээ бета 1. За нэмэх нь гэх мэтлэн бета к үрчин x-г хасах нь ck. Ингээ хувиргаад бичиж болж байна. За одоо болохоор би эдгээр юу хийж авах вэ гэхээр x-үүд чинь болохоор самсргуу өсөж байна. C нь болохоор өгөгдсөн тоо. Энэ чинь тоо мэдээд. Энэ болохоор бидний одоо сонирхож байгаа утгууд байгаа шүү дээ, тийм. Тэгэхээр бид нэр энийгээ тооцоолоод эргээсээ үнэлчихээ. θ гэдэг нэг юм огтлогч гараад үнэлэгдэнэ. Огтлогч маань стандарт алдаатайгаар доороо үнэлэгдээд гараад ирэх байхгүй. За тэгэхээр бидний нөгөө олох гээд байсан зүйл чинь үнэлгээ гэдэг бол θ 0 стандарт алдаатайгаар гараад ирж штеп. За тэгэхээр энэ θ 0-ийн стандарт алдаа нь болохоор манай энэ x-үүд түүрийнхаа дундчдээд байх үед хамгийн наривчлалтай байна. Тэгэхээр одоо юу гэдгийг манай төвөрт энэ x1 чинь одоо метр квадрат гэх юм бол өөр x-ийн тархалттай байгаа шүү дээ. Зарим байшингууд нь магадгүй 10 метр квадраттай тийм байшин маш ховор байна. За тэгээд зарим байшингууд нь болохоор юу гэдэг 200 метр квадраттай. Тийм байшингууд маш ховор авах тийм үү. Тэгээ ихэнх байшингууд ч юм болохоор дунджаар одоо юу гэдгийг 60-70 метр квадрат байгаа гэх юм бол тий. Манай энэ таамаглаж байгаа энэ C-ний утга чинь 60-70 метр квадрат дээр байгаа үед манай энэ θ бол борлуулалтын үн хамгийн наривчлалтайгаар үнэлэгдэх юм байна шүү дээ. Тий. Тэгэхээр би одоо компанид орж ирсэн. Энэ 3 хүн байлаа гэж бодоход нэг нь болохоор юутай 20 м квадрат байшинтай би байшингаа зарах гэж байгаа. Нэг нь болохоор 200 м квадрат талбайтай байшинтай байшингаа заруулах над дээр орж ирж байгаа. За нөгөөх нь 60 м квадрат байшинтай надад байшингаа заруулах гэж орж ирж байгаа тийм. Тэгэх юм бол би хэнийх нь хувьд хамгийн сайн үнэлгээ ээж өгч чадах нь. Тэгээ 60-ийнх нь хувьд хамгийн сайн үнэлгээ гэнэ шүү дээ. Тэгэхээр 60-ийнх нь хувьд энэ маань болохоор хамгийн бага вариацтай стандарт алдаатай үнэлэгдэх нэ тийм. За саяны зүйл болохоор ийм дундаж байшингууд аа. Дундаж байшин. За тэгэхээр саяны хувьд болохоор 60 м квадраттай 3 өрөөтэй тийм бүх байшингуудын хувьд хийгдсэн таамаглал. Одоо бид нэр 60 м квадраттай тэр байшингууд дотроос ганц чихэг байшингийн хувьд
таамаг олгож байгаа. Үнэн хэдээр ярих гэдгийг таамаг олгож байгаа. Тэгэхээр бид өмнөх ярьсан зүйлийг бид юу гэж ойлгох ёстой вэ гэхээр 60 м2-тай 3 өрөө байшин дунджаар тийм дундаж байшин ямар үнэтэй вэ гэдгийг таамагласан бол одоо бид нар яг тэр 60 м2-тай за тэгээд 3 өрөөтэй нэг тухайн нэг байшин тодорхой нэг байшин ямар үнэтэй вэ гэдэг талаар таамаглаж шүү гэж. Тэр чинь тэр дунджаасаа ондоо үзүүлэлттэй байж болно шүү дээ. Тэ? Одоо шил автобусны буудалд ойрхон ч гэдэг юм уу те. Тэр алдааны хэсэг нь дунджаасаа ялгаж байгаа тийм үзүүлэлттэй байна. За тэгэхээр бид нар энэ дээр ингээ тухайн байшингийн таамагсан утгыг энэ малгайтай гэдэг чинь 0 дугаар байшин гэх таамагсан утга. За борлуулалтын үнэн гэдэг ямар нэгэн үнээр борлуулалт нь та. Тэгэхээр бид нар болохоор алдаа хийнэ гэдэг үг хүлээн шийднэ шүү дээ. Алдаа хийнэ. Борлуулагч хүн чинь бидний хийж байгаа таамагсан үнээс болоод зөрүүтэй байна гэдгийг бид нэр хүлээн шийдэж байна. За гэхдээ бидний загвар ёсоор борлуулагч хүн чинь болохоор энэ X-үүдийн шин чанарыг агуулсан. За дээр нь болохоор бидний энэ контролд чадахгүй байгаа, хэн чадахгүй байгаа бусад өвсгчүүд бас байгаа. За дээрээс нь болохоор бид нөгөө хийсэн үнэлгээг бол тасчиж байгаа шүү дээ. За тэгэхээр бид нар энэ үнэлгээ маань болохоор ажилтгүй гэдгийг бол харж байна. За яагаад гэх юм бол бид нар хоёр талаас нь хүлээлт авчих юм бол манай прогноз ч болохоор ажилтгүй прогноз инүүтэйгээ тэнцсэн. За алдааны хэсэг ч болохоор тэр хүлээлттэй шүү дээ. За тэгэхээр бидний энэ юу болохоор системтэй алдаа байх. Хүлээгдэж байгаа утга нь манай прогнозын алдааны болохоор таамаглалын алдааны хүлээгдэж байгаа утга нь тийг байна. За вариацийг нь аваад үз. Тийм. Вариац. Бид нар X-үүдийн утга өгөгдсөн байгаа гэж байна. X-үүдийн утга өгөгдсөн. За тэгэхээр эдгээр чинь тогтмолтой олчихно гэсэн үг. Тийм. За тэгэхээр вариац нь тэг. За дээр нь болохоор энэ хоёрын вариац бол энэ ялгуурын вариац. Энэ хоёр маань гэхдээ болохоор корреляц байхгүй. За яагаад вэ? Манай энэ таамагч болохоор үндсэндээ энэ хэсэг шүү дээ. Энэ хэсэгтэй X-үүдээс хамаарсан. Тэгэхээр манай регрессийн загварын чинь нэг нөхцөл болохоор алдааны хэсэг нь болохоор X-үүдтэй ямар гэж тавьж байгаа вэ? Корреляцгүй гэж тавьж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ хоёр маань болохоор корреляц байхгүй. Тэгэхээр манай алдааны хэсгийн вариац гэдэг бол манай таамаглалын вариац дээр нэмэх нь. За тэгэхээр тухайн байшингийн үнд нөлөөлж байгаа өвчин зүйлсүүд байгаа шүү дээ. 0 дугаар байшингийн бидний контролд чадаагүй хувьс тэр онцлогуудын вариац байж байгаа тийм. За тэрийгээ бид нэ сигма квадрат гэдэг. Тэгэхээр одоо болохоор бид нэр юу алдааны чинь вариац болохоор эндээс язгуур авчих гэсэн. Бид нэр дээр болохоор зүгээр квадрат зэрэгчилж стандарт алдааны квадрат зэрэгчилж. Бид нэр болохоор эндээс язгуур авч таа. Тэндээсээ л язгуур авч ийна гэсэн үг байж таа. Сигма квадрат зөвлөлээд язгуур авч. Гол санаа нь болохоор энэ маань болохоор үндсэндээ түрүүний нэг дундаж байшингуудын хувьд байсан тэр вариац, үнийн вариац. За энэ дээр болохоор тухайн байшинтай холбоотой тийм бусад хүчин зүйлсүүдийн вариац болж таарч байгаа. Бид нэр одоо юу гэдгийг буцаад нөгөө юу руугаа харах юм бол дөнгийнхаа хичээл юу руу орох юм бол дөнгийнхаа юу руу жишээр орох юм бол за Еш нь 800 за эрдсэн 95% байдаг тийм оюутнуудын хувьд дундаж GPA нь бол 3.8-аас 3.1 гэх юм. 3.6-аас 3.8 гэдэг харьцангуй нэгт гаргач болно дунджаар. Харин тухайн бүлэгт хамрагдах нэг оюутны хувьд болохоор энэ маань харьцангуй өндөр ийм өргөн интервалыг агуулсан зүйл байна шүү дээ. Стандарт алдаа чинь өндөр байгаа учраас. Тэгэхээр бидний саяны алдаага стандарт алдаа хуваах юм бол T тархалтай байна. За T тархалтай ашиглаад бид нэг үнсэн маань болохоор жинхэнэ үнийхээ болохоор
эргэн тойронд байх итгэлийн интервалыг нь олж болно. Саяныхаар үнэлсэн стандарт алдаага T таталтаас 825-ыг зарах юм бол 95 итгэлийн интервал гэсэн. Тэгэхээр бүлгийн дунджийн талаарх таамаглалын итгэлийн интервал нь бүлгийн нэг гишүүнээс үргэлж хавчиг байна. За үлдэгдлийн шинжилгээ гэж байгаа. За тэгэхээр бид нар одоо жишээлбэл машин байлаа гэж бодъё. Машин үнэлж байгаа. За тэгэхээр бид нар машиныг болохоор борлуулсан үнийг бид нэр ингээд эргээс бодож байгаа. Тэгэхээр бид нэр Toyota юу тэ хэдэн жил явсан орж ирээд хэдэн жил болж байгаа гэх мэтчлэн ингээд борлуулалтынхаа үнийг нь янз бүрийн X-үүдээс хамааруулаад үнэлэх нь шүү дээ. Тэ. За тэгээд бид нэр үлдэгдлийг нь гаргаж аваа. Үлдэгдлийг нь гаргаж аваа. Тэ. За тэгэхээр үлдэгдлийг нь гаргаж аваад маш өндөр эерэг үлдэгдэл байх юм бол тэр маань болохоор маш сайн машин хямдхан зарагдж байна гэсэн үг болж таарж байгаа байхгүй. Хямдхан зарагдж байна гэсэн. Тэгэхээр манай загвараас болохоор уул нь бол нэг тааруу сууд гаргаад ирсэн байгаа. Тэр маань бод одоо асууж байгаа үнээсээ хамаагүй тийм бага байна. Тэгэхээр бид үлдэгдлийг нь хараад ямар нэгэн хөрөнгө илүү сайн хөрөнгө ашигтай удалж авах ашигтай хөрөнгө үгүй гэдгийг бол харж байна. За бид нэр бас сургуулиудыг ранкладаг одоо шиг 10 жилийн сургуулиудыг их ранклж байна. За тэн дээр бид нэр мөн адилхан регрессийн үлдэгдлийн хийж байна. За төгсөгчдийн сургууль төгсөгчдийн цалинг аваад за тэгээд бид нэр тухайн сургуулийн тэр хүүхдүүдийн гэр бүлийн нийгмийн эдийн засгийн байдал дээр регресс бодно. За тэгэхээр өндөр эерэг үлдэгдэл гэдэг бол тухайн сургуулийн бий болгож байгаа нэмүү. За бидний цаг дуусчихад байна. За бид энийг яаж бахаа? Ярих бах 5 минутаа ярьж бах. За тэгэхээр бид нэр түрүүн ярихдаа за тохируулсан R квадратыг шууд болвол хоёр загварыг харьцуулж болдгоо тохиолдол байгаа. Тэр нь болохоор Y-гүүд нь ондоо байгаа тохиолдолд харьцуулж болохгүй гэсэн шүү дээ. Логарифм автсан Y-тэй нэг нь болохоор төвшнгөөрөө байгаа Y-тэй загварыг. За тэрээр бид нэр логарифм загвар үнэлчээд логарифм Y малгайг нь олцоход тэндээсээ Y зэрэгт авчих юм бол логарифм функцийн онцлогоос хамаарат манай Y-ийн таамаг суудаг гараад ирэх байх гэж найдаж байгаа бол тэр маань буруу болчихно. Бид нэр ихэвчлэн тэгж үнэлэх юм бол байх ёстой Y-ээс дутуу үнэлж байгаа байж та. За яагаад гэх юм бол бид нэр ингэдэг. Хэрвээ U гэдэг хувьсгч алдааны хэсэг маань нормал тахалтай сигма квадрат гэдэг вариацтай байх юм бол энэ алдааны хэсэг маань энэ илтгэгч функц авсан. Эндээс нь хүлээлт авах юм бол U нь нормал тахалтай байх юм бол энэ сигма квадратыг хуваах нь Y гэсэн ийм статистик үүрдэг. Тэгэхээр бид нэр яах ёстой вэ гэхээр Y-ийн тааруулсан утгыг гаргаж авахдаа Y-ийн тааруулсыг авахдаа логарифм загвар үнэлчээд түүнээсээ илтгэгч функц аваад тэгээд нэг юмар өвчүүл. Тэр нь болохоор манай алдааны вариацийн квадрат хуваах нь 2. Хэрвээ алдааны хэсэг чинь нормал тахалтай гэж үзсэн тохиолдолд. За хэрвээ алдааны тохиолдолд маань нормал тахалтай биш байх юм бол бид нэр энэ дарааллыг ашигладаг. Тэгэхээр бид нэр логарифм Y-гээс илтгэгчийг нь авна. Логарифмаас илтгэгч функц авчихаар манай төвшин гараад ирнэ те. За төвшингөө олоод тэгээд Y I болохын хувьд болохоор төвшингийг олсон байх нь шүү дээ. Хоёр хувиргалт хийсэн төвшингээ те. За тэгээд анхныхаа оригинал Y-ийг саяны тэр илтгэгч функцээр гаргаж авсан Y дээр регресс. Огтлогч оруулахгүйгээр регресс. За тэгээд тэр регрессийг налтын параметрыг нь авна. Тэр налтын параметр чинь болохоор энэ хэсэг болж таарна гэсэн. Энэ хэсэг. Тэгэхээр хэрвээ нормал тахалтай байх юм бол энэ томьёог ашиглана. Нормал тахалтгүй байх юм бол саяны дарааллыг ашиглаад энэ урд нь гаргаж ирж байгаа. Энийг одоо өсгөж гэсэн. Энийг өсгөж байгаа хэсэг бол гаргаж ирдэг. За тэгээд төвшин дээр бодсон регрессийнхаа R квадратыг
энэ туслах регрессээс тааруулсан Y-ийг корреляц бодоод туслах одоо регрессээс чинь нэг тааруулсууд гарч авч байгаа шүү дээ, тийм. Тэрийгээ бид нар болохоор оригинал Y-тэй корреляцийг нь олоод тэр корреляцыг квадрат зэрэг дэвшүүлээ. Тэр зүйл чинь болохоор энгийн регрессийн төвшин дээр үнэлэгдсэн регрессийн R квадраттай харьцуулагдаж байна. Тэгэхээр бид нар нормал тархалтгүйийнхээ би ганц тавьчих тийм. Нормал тархалтгүй байх үед нь болохоор бид нар юу хийх ёстой вэ гэхээр логарифм загвараа үнэлж чинь. Логарифм загварын тааруулсан утгуудаа орж. За тэндээсээ бид нэр илтгэж хөнгө заавараад Y-гийнхаа малгайтай утгуудыг нь олчихно шүү дээ. Тэ? За түүн дээрээ одоо бид нэр тэр хувьсч байгаа X хувьсч болгож ашиглаж байгаа. Оригинал X дээрээ X-ийг Y чинь Y-гээрээ эндээс гарч авсан Y-гээ болохоор X хувьсч болоод регресс байна. Огтлогч оруулахгүй. Нэг ширхэг. Тий. Ганц ширхэг хувьсчээр регресс гэнэ шүү дээ. Тэ? За тэгээд тэр загвараасаа бид нэр тааруулсан утга гаргаж авна шүү дээ. Тааруулсан утга гаргаж авна тийм. За тэр тааруулсан утгаа энэ Y-тэйгээ одоо корреляцийг нь авна. Анхны оригинал Y-тэй. Ойлгомжтой тийм. За тэгээд тэр юу чинь корреляцийн чинь коэффициентийг квадрат зэрэг дэвшүүлчих юм болов. Тэгэх юм бол тэр маань зүгээр шугамн үедээ энэ Y-ийг төвшин дээрээ байх үед бодсон регрессийн R квадраттай харьцуулагдаж болно гэсэн үг. За ингээ өнөөдөр хийчихье.